Тэгээ Канадад өөрийнхөө мартин зэрэг хамгаалсан 15 онд. Тэгээд 2 жил ойлгоо таж агаад 19 оноос хойш энд Канадын хойд зүдэг алмаас нөхөд ажиллаж байгаа. Тэгээд өнөөдрийн сэдв болохоор би ер нь яагаад уурхайчид бид одоо шинийг санаачлагч байх хэрэгтэй вэ гэдэг одоо өөрийнхөө туршлагаас ярьж байгаа гэсэн. Тэгээд ерөөдөө бол яг том зургаараа ярих юм бол Монгол бол уулар хоорон. Тэрнэрөө экспорт 94% ууларгаас хамааралтай дотор нийслэлийн 20%-аас хамаардаг. Тэр нь бол яг ингээд том зургаар хам бол ер нь ууларгаас бүхэн хамаарж байгаа гэсэн. Тэгээд бас та бүхэн мэдж байгаа ууларгаа бол ер нь үржүүлэгч гэж явдаг. Тэгээд айгүй олон салбарын яг гол нь байж идэг. Олон салбарын хоорондоо ингээд явж идэг. Гэхдээ хоорондоо ингээд холбоотой байдгаараа байсан гэсэн одоо уулуурхайн салбар өөрөө болохоор ийм шижлэг ухаан ч юм уу одоо ингээд яг одоо судалгаан дээр ингээд их тийм ахицтай явж байгаа мó гэвэл бас үгүй. Тэрийг ингээд одоо энэ граф дээр харж болно. Технологи компани тэгээд уулуурхай фармаси гэдэг яг үнэхээр одоо өөртөө хэрэглэгчсэн яг дотроосоо ингээд яг шинийг санаачх нь бол нэлийн муу байгаа гэсэн үг. Тэр болохоор яг зөвхөн Монгол дээр ч биш ер нь дэлхийд ч ер нь яг тийм төр зургтай байгаа. Тэгээд миний өнцөг болохоор би одоо өөрөө л яг л инженерээр ажиллаж байгаа. Тэгээд инженерээр геотехник инженер тэгэл одоо сүүлийн үед болохоор data systems инженер гэдэг арай өөр инженер. Яг одоо би болохоор ямар нэгэн тийм техник компани ч юм уу эсвэл одоо яг IT-ийн хүн ч юм уу яг тийм хүн биш. Яг инженер байсан. Тэгээд миний карьерд ингээд тулгарсан шийдлүүд ч юм уу ингээд олсон юм ингээд танад хэрэг болж магадгүй хүмүүсэрч байгаа гэсэн үг. Тэгээд хамгийн ихнийхэн сэдв болохоор ингээд өдөр болгон татагддаг ажил байдгүй. Тэгээд энэ тухайга бас ер нь бол ингээд юу гэж боддог вэ гэсэн юм тийм хүн ойлголтоор эхэлж байгаа гэсэн. Тэгээд энэ л болохоор бол нададсан тулгарсан асуудал. Тэгээд энэ талаасаа би болохоор нэг боломж гэж авахыг хичээсэн. Тэгээд яг одоо бас нэг үлэхэд Канадч тэр Монголч тэр энэ бол яг ингээд одоо яг ингээд зөвхөн уурхаагаас 2-7 хоног ч юм уу 7-7 хоногийн роцер тамдиж байгаа хүмүүс бол яг өөрийг ингээд сайжруулах боломж юу нэг бага байдаг. Тэгээд зүгээр ингээд сайжруулж байгаа ч гэсэн ерөөдөө бол сайжруулж ерөөдөө бол яг уулуурхайн чиглэлээр ч юм уу яг өөрийнхөө ажилтнад ботой юм хийгээс илүү арай ч өөр юм явж байгаа гэсэн. Тэгээд тэр нь болохоор энэ дээдлийн график харуулж байгаа. За доотлол нь болохоор яг одоо өөрийнхөө карьер ч юм уу яг өөртөө холбоотой урт хугацаанд ингээд өсөн нэмэгддэг юмд хөрөнгө оруулалт хийж чадж гин үгүй гэдэг асуулт тавьж байгаа. Тэгээд яг хоо бид нар монголчууд ярьдаг чинь бол айгүй арга юм айгүй хурд олцдог сэргэлэн гэж ер нь ярьдаг. Тэрийг болохоор бид нар ингээд яг зөв юмд хандуулж чадж гин үгүй гэдэг асуулт бас гэж байгаа байхгүй юу. За тэгээд миний туршлагаар болохоор би бас доотлын чиглэлээр явж байгаа гэсэн үг нь бол тэгээд ямар нэгэн асуудал гарлаа. Тэгээд тэрийг ерөөдөө бол тэр нь бол тэр зөндөл асуудал байгаа. Гэхдээ миний чадах юм болохоор яг миний уурхаа дээр ч юм уу өдөр тутмын хийж байгаа ажил дээр нэг асуудал гарч байгаа. Тэрийг ер нь яаж шийдэх үү гэдэг талаар ерөөдөө бодно гэсэн үг. Тэгээд өөрөө чадна интернетээр харна тэгээд хүмүүстэй ярилцсан ингээд нэг юм санаа олно гэсэн үг. Тэрийг ингээд туршина. Тэгээд би ингээд өөр дээрээ ингээд яг хөө зүгээр заримдаа болохоор ажлын цаг дуусаад оройн суудаг ч юм уу ингээд яг ингээд зөвхөн ажлын холбоотой юм ингээд туршаад тэгээд нэг явсаар агаад нэг санаа болтой. Тэр санаагаа болохоор ингээд багийнхантайгаа ярилцаад ингээд туршмаар байна гэхэд ямар ч монголч бай энд ч бай нь бол айгүй уриалах юм байдаг юм бол ямар ч уусаал инженерүүд ямар ч хүн ингээд одоо хамгийн одоо байж болох муу юм болохоор тэгэл яг ингээд ажилдаа ингээд цэцэн байдаг. Тэгээ яг нэг юм ингээд баймын натал гэдэг шинэ санаа гардаг, алдаа гардаг. Яг тийм их инженерүүд айгүй олон байдаг. Тэгэхээр яг ингээд босоод өгөөд би ингээд ийм санаатай байна гэхэд бол ямар ч багийнхан айгүй сандимждаг. Тэгээд ерөөдөө бол үнэхээр санаагаа ингээд цаашлуулаад явах юм бол яг нэг талаасаа ингээд тэр бүтээгдэхүүн болж магадгүй байна. Бүтээгдэхүүн болж ч юм уу зөвхөн одоо тэр компанид шууд ямар нэгэн байдлаар тусалж байгаа. Давхар болохоор ингээд өөрийнхөө бас юм ингээд ч юм уу тархажуулаад явж байгаа юм бас байгаа гэсэн. Тэгээд ерөөдөө бол ингээд доор уухаас хэдэн график тоо хөтлөгаа. Тэр нь бол одоо нэг их хөгжлийн сан гэдэг тэр нь яриад байгаа. Тэр нэг large language model гэдэг одоо яг тэндээ холбоотой бол ингээд AI хүчрэлт бол маш хурдан болсон. Тэгээд ерөөдөө бол ингээд одоо бүр ингээд бараг геометрик өсрэлт явж байгаа гэсэн үг. Одоо базаага програмууд тэр одоо бидний шийдэж байгаа шийдэл тэр бол айгүй хурдтай явж байгаа. Тэгээд бас яг одоо иймэрхүү зөвхөн одоо уулуурхаа гэхээс илүү уулуурхаа тийм салбар руу хөрөнгө оруулалтыг юм бас айгүй олон улсын туршлага бас байдаг. Тэр нь болохоор би Австралийн жишээд дурдсан байгаа. Тэгээд за энэ нэг жоохон харахгүй болохоор
Аа за энэ дээр болохоор би юу харуулахыг хүссэн бэ гэхээр түрүүний ярьсан санаатай ойлгомжтой байдаг. Тэр нь бол яг одоо ингээд Монголд бол арай жоохон өөр. Одоо уулуурхаа бол яг намайг төгсөж байгаа болохоор яг гэл айгу сайн хүмүүстэй орсон. Тэгээ уулуурхаа салбарт энэ бол айгу ингээд энэ бол одоо уламжлалт хэлээр бол уулуурхаа салбарт бол энэ нь бол яг ингээд жоохон яг ингээд бүр хамгийн мундаг хүмүүсийн нэг ордгоо салбар энэ Канадас адилхан юм бол тэнтэй тэр нь бол сүүлийн бүр нэлээд их болоод байгаа. Тэгэл одоо ингээд судалгаанууд спелэнд ихэд хүмүүсээс судалгаа одоо нийтнээс судалгаа авсан давхар болохоор ямар нэгэн байдлаар ажиллах хүсдэггүй. Тэгээд бас одоо энэ нь бол ингээд эсэлт энэ бол дэлхийд арай айгу буурж байгаа. Канадч тэр Америкч тэр энэ бол айгу буурж байгаа. Тэгээд энэ бол хүмүүс бас айгу насны хувьд бол бас айгу хөшин болж байгаа. Тэр нь бол 10 жил одоо нийт хэлж байгаа хүмүүс 50% тэй гарна гэсэн нөхөдөл байгаа. Тэгээд бас нөгөө талаас өөр нэг бодох юм гэх юм бол карьерийн хувьд болохоор бас ингээд тулдаг юм нэлээд амархан байдаг. Тэгээд энэ бол шинэ зүгээр яг би инженерийг өнцгөөс харах юм бол шинэ төсөж болно, инженер боллоо, ахлах боллоо, мэрэгчлэн боллоо гэд тэг ингээ яваад яг өндөө бол манай авахаар шилбэл яг инженерийн техникийн ажилтан гэж ярихад нэг 30 хүн байгаа. Тэгээд тэгэхээр нэг юм 40 хүн байгаа. Тэгээд тэр хүмүүс чинь энэ бол ингээд яг ингээд энэ шилжилт бол агуу яг ингээд бүр агуу удаан юм гэсэн үг. Тэгээ хүлээх хэрэгтэй болно гэсэн үг. Тэгээ тэгэхээр бас яг энийг ажлынхаа хажуугаар бас давхар ингээд өөрийгөө сорьсон юмуд ингээд давхар хийгээд авах юм бол тэр нь бас агуу хүчтэй. Энэ бол одоо энэ McKinsey-ийн судалгаа энэ бол одоо байгаа үеийн юм болохоор хүлээдгүү тэгээд имийг бүтээдэг гэсэн ихэд тиймэрхүү үндсэн энэ төрх нь харагдаж байгаа гэж хэлж байгаа юм бол. За би ихэд 3 сэдв ярих хэрэгтэй. Тэгээд хамгийн ихний нь болохоор яг одоо танд хэрэгтэй мэдээлэл аль хэдийн байж магадгүй гэсэн сэдвтэй явж байгаа. Энэ нь болохоор далдуурхаад болон илүүхээ хоёр ялгаа байна. Далдуурхаад бол ер нь бол ямар нэг GPS нэвтрэх боломжгүй. Тэгээд хаана юу явж байгааг бол мэдэхгүй гэсэн үг. Тэгээд энэ нь болохоор ханад дээр тулгсан асуулт. Тэгээд яаж ажиллах вэ гэдэг талаар яг ингээ агуу үнэтэй ч юм уу ингээ өөр нэг одоо нэг wireless ч юм уу агуу тийм өндөр үнэтэй юм аваад ашиглаж болно. Гэхдээ бол би болохоор ингээд манай буурхаадаг юу байдаг вэ гэж ер нь хайсан гэсэн үг. Тэгээд хайсан чинь болохоор манай дээр болохоор RFID reader гэж нэг юм байдаг гэж тарсан. За байж байгаа. RFID нь болохоор нэг нууц мөр. Гээд одоо RFID гэж байдаг. RFID нь болохоор тэгээд яг бүх цэг дээр байхгүй уурхайн түвшин дээр нэг цэг байгаа. Тэгээд машин болгонд бас өөрийнх нь RFID мэдрэгддэг юм байдаг. Тэрний зорилго нь болохоор ямар нэгэн байдлаар онцгой байдал болох юм бол хүмүүс хаана байгааг бүртгэдэг гэсэн үг. Тэгээд бас ингээд том оврын машин, жижиг оврын машин хоорондоо ингээд ойрхон явж байгаа юм бол ер нь хилдэг гэсэн үг. Яг тиймэрхүү мэдээллийн сан биднэрт байсан. Гэхдээ энэ бол нэлээд дээр үеийн одоо систем гэсэн үг. Тэгээд яг би болохоор ингээд бүр хамгийн анх байж болох анхдагч өгөгдлийг нь аваад тэгээд ингээд ийм боловсруулсан байна. Тэр нь болохоор одоо яг ямар юмар болсон юм гэхээр юм нь бол ингээд уурхаа ингээд харах юм бол ингээд айгүй олон цэгүүд байгаа. Ингээд бүх ингээд цэгүүд байгаа, хурж байгаа цэгүүд байгаа. Тэгээд том уурхаа гэсэн айгүй олон цэгүүд байна гэсэн үг. Тэгээд тэрхүүдээ бол энэ цэгүүдийг ер нь хооронд нь яаж холбох вэ? Тэр нь болохоор яаж одоо алгоритмын үед хамгийн үр дүнтэй байж болох юм юу вэ гэж харсан ч болохоор энэ бол одоо нэг сошиал медиач төр байдаг. Тэгээд одоо голын айс авч тэр энэ бол ингээд одоо ойлголтууд байдаг. Ингээд яг голчин бол агуу нэг үндсэн их гэж байгаа. Тэгээ хажуунаас нь олон цалаа гол урж байгаа. Тэгээ нийлээд нэг том гол болдог тий. Тэр ойлголт байна. Бас нийгмийн сүлжээн дээр байдаг. Бид нар би байна. Манай гэр бүл найзууд гэдэг байна. Ингээд нэг сошиал медиа тэр нь бол чинь бүгдөө ингээд цаанаас сүлжээ явж байдаг. Далдуурхаа бодлохоор бас адилхан сүлжээ гэж ойлгож болно. Гэхдээ зөвхөн одоо бидний мэддгээр одоо RFID одоо юм уу одоо энэ цэгүүдээс гадна давхар айгүй олон мэдээлэл давхар одоо хэмжиж болж байгаа байхгүй юу тий. Тэгэхээр яг тэр ямиг ашиглаад ерөөдөө би уурхаад дээр яг юу гэсэн бэ гэхээр одоо машинууд ерөөдөө одоо хэдэн цагт ирэх үү одоо цикл байгаа тий. Уурхаан циклийн цаг байгаа. Энэ машин RFID дээр хэдэн одоо хаана ингэ бүтгцэн бол хэдэн минутын дараа энд ирнэ гэдэг мэдээлэл харж байгаа. Давхар болохоор замын одоо хэр их ачаалтай байнаас намаараад тэрхүүдөө бас нэг одоо замын одоо ашиглах гэсэн үг. Энэ жишээ улаан гэвэл энэ авдаг уддаг ч юм уу тиймэрхүү нэг юм байгаа. Тэгээд давхар болохоор бас одоо ээлжийн одоо циклүүд хоорондоо яаж зөрж байгааг нь хардаг. Энэ одоо энэ жишээл эерэг тэнхлэгтэр болохоор
гүн баггүй. Доошоо гүн тэг машин болохоор ингээд дээрээс эхлээ доор очлоо. Тэгээд нэг зогслоо. Дахиад дээш явж байгаа ч юм уу. Ийм их нэг циклийн цаг байгаа. Энэ дэр ихэдөө ингээд цааш нь боловсруулалт тэгээд яг ингээд 2 уур машин ингээд циклүүдээр нь яаж явал хамгийн ашигтай байна. Хаана хүлээлт бага байна ч юм уу. Ихэдөө нэг бүх одоо үндсэн мэдээлэл нь болохоор түрүүний миний хамгийн анх ирсэн RFID гэдэг нэг цэг байгаа. Дээрээс нэмэгдээд уурхай мэдээлэлүүд ороод тэгээд гол нь болохоор энэ network гэдэг ойлголт нь болохоор энэ яг цэгээс гадна холболт гэж байгаа. Энэ шилжил холболтын дээр болохоор одоо бидний харж байгаагаар бол зөвхөн урт гэж хэмжигдэх юм байгаа. Тэгэхээр уртаас гадна бас агүй олон хэмжигдэх юм бол оруулж болно тий. Цаг гэж болно. Энэ хоёрын оронд хэрэг удаан цаг авч байгаа ч эсвэл замын хүндэржилтэй агүй надуу дээ ч юм уу тий. Одоо эсвэл хэдэн хүн байгаа гэж агүй олон төрлийн мэдээлэлээр одоо өгөөд тэгээд ирэхэд оловчилж болдог гэсэн үг. Тэгээд ирэхэд зөвхөн тулгуур цэг нь болохоор энэ RFID тэгээд агүй олон 7 ширээ бараг use case-ээр бид нар хэрэгэлсэн гэсэн үг байна. Зөвхөн энэс үндэслээд за энэ болохоор бид нар болохоор яг бидэрт байдаг гэмийг ямар нэгэн байдлаар ингээд ашиглая гэдэг ингээд сайн ухаад үзэх юм бол бас энэ ингээд арай өөр хэлбэрээр ашиглаж болно гэдэг санааг өгсөн. За хоёрдугаар болохоор энэ ажлаа хөнгөвчлөх ажил гэж одоо урд нь ингээд бидний инженерийн геотик инженер байсан туршлагаас ер нь гарч ирсэн юм гэсэн үг. За одоо далдуурхаад болохоор бид нэр бол инженер хэрэг үнэлгээ хийдэг. Тэгэхээр хамгийн эхлээд болохоор тэгээд уурхаар ороод тэгээд бид нүдээр үзлэг хийн, тэгээд багшнаас мэдээлэл аавна. Тэгээд одоо шилбэл бид нар болохоор ингээ сканерос байдаг. Сканераар шил ингээд явж скан тэгээд хэдэн миллиметр хөдөлж уурхаан даралтын нөлөө байна уу гэх. Тэрнээс нь ингээд үнслээд бид нар нэг одоо нэг репорт чиг бэлддэг. Тэгээд тэрийг болохоор ингээд хүмүүст хэлдэг. Тэгээд ийм болж гинөө, ингэж бодож гинөө гэдэг ийм хөө санаа оноо хэлээд тэгээд тэрнээс үнслээд дараагийн арга хэмжээ авдаг. Одоо уурхаан үнэхээр асуудалтай байна, эсвэл асуудалгүй байна, санаа зовхонгүй гэж юм уу. Тэгээд мэдээлэл өгдөг. Тэгэхээр энэ болохоор ингээд ер нь бол давтагддаг гэсэн үг. Ялангуяа одоо настай уурхаа гэсэн үг. Миний ялж байгаа уурхаач одоо 20 жил болж байгаа уурхаа. Тэгээд эхний хэдэн жил бол асуудалгүй. Тэгээд ер нь бол уурхаа хөшгөх тусмаа тэгэл асуудлууд нэмэгдээд байдаг. Тэгээд эхний үед болохоор тэр агуу нэг шинэ юм хурдсах ч юм уу тийм хүнс ажил зүйл хөгшин болгоцмаа яаж ингээд аюулгүй хуу гэдэг ч юм уу арай өөр болдог гэсэн үг. Тэгэхээр бол миний болохоор ингэж энэ сэтэл агуу хурдан ирсэн гэсэн үг. Тэгээд би болохоор очоод тэгээд очиж үнэлгээ ийн. Тэгээд үнэлгээнээр датан дээр болохоор ямар нэгэн байдлаар боловсруулалт тэгээд одоо зөвлөн зарна. Ингэж явъя, клик ингэж хий. Тэгээд одоо эсвэл болий ингээд нэмж тавья гэж аюу олон төрлийн шийдвэр гаргадаг гэсэн. Тэгээд энэ болохоор ингээл яг эсэндэр бол ингээд аюу олон тавхдаг гэсэн. Тэгээд яг энэ дээр одоо хийдэг бас нэг юм болохоор сканераа ихэд бол одоо бас хамгийн анхны юм болохоор скан хийчихэд тэгээд дотор байгаа юм одоо бидний яг сонсож байгаа юм болохоор энэ уурхай хаан зүгтэй. Уурхай хаан дээр ямар нэг юм болж ийнүгүй юу гэдгийг харж байгаа гэсэн. Гэхдээ ингээд яг хаан дотор байгаа юм бол нэг их хамааргүй болчиход байхгүй юу. Тэгэхээр тэрийг яаж цэвэрлэхүүгээд болохоор ambient occlusion гэдэг юм арга хэрэглэж байгаа. Тэгээд тэр арга болохоор би гараагаар хэрэгэлдэг байсан. Гараагаар гэдэг товчдараад тэгээд тэрийг ингээд уншуулад хийдэг байсан. Тэгээд гэхдээ болохоор энийг яг яаж энэ болохоор миний ажил бас хөнгөлөлтгөөс нэгтэй би бүр ингээд дараагийн төвшөнд за энэ бол үнэхээр ингээд зураад ингээд тэ одоо энэ дотор энэ цэгт бүрх дотор байгаа юм ингээд зураад ямар нэгэн байдлаар байхгүй болгож байгаагаас гадна алгоритмаар ингээд алга болгож ийн гээд тэгээ энийг яаж автоматжуулах вэ гэдэг дараагийн асуултууд гарч ирээд тэрэн дээр ингээд би яг цаг гаргасан гэсэн үг. Энэ явцдаа болохоор би одоо нээж байгаа юм одоо яг софтвер ч юм уу тэг ийм их төрлийн ажил өөрөө аягүй сонирхолтойгоо мэдсэн. Бас аягүй хүчтэйг нь харсан байхгүй юм бол. Тэгээд яг одоо ямар нэгэн ажлыг автоматжуулж байгаа нь болохоор биднэрт яг одоо яаж байгаа вэ гэхээр ингээд ажил эхэллээ, шийдэл гарлаа ингээд эргээл байна. Тэгээ миний түрүүн ярьсан одоо миний яг одоо үнэхээр айдаг юм болохоор уурхаа дээр хэлж байгаа хүмүүс ийм ингээд циклд орчдөг тий. Бид яг ингээд өдөр яг хийж байгаа юм ингээд татгадаад байдаг. Тэгээд ямар нэгэн байдлаар дотроо ингээд нэг тийм хэсэг хангалах юм биш үү? Одоо ялангуяа уурхаа мэрэгжил бол нэг явж байгаа хүн бол ялангуяа геотек болохоор энэ бол нэг тэгж өсдөггүй байхгүй өсдөггүй гэдэг нь геотик байсан бол тэгэл геотик инженерээр байсараа гал дуустдаг гэсэн үг. Тэгэхээр нэг тиймэрхүү нэг юм хайрцагт ороод эргэлдэхгүй аль болох тэрнээс гарах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо хамгийн ихний асуулт нь болохоор миний болохоор яг ядаргаатай санагдчихсан. Тэнийг айгу тийм айгу олон дутагддаг юм хийхгүй тэрийг яаж автоматжуулах вэ гэд тэр нэг явсаар хагаад дараагийн болцоо гэсэн үг. За тэгээд болохоор одоо би 2000 өнгөрсөн жилээс болохоор өөрөө тусдаа компани байгуулсан байгаа. Тэгээд тэр нь болохоор айгүй олон төрлийн юм хийж байгаа. Түрүүний ярьсан санаанаас ингээд
үргэлжлэн явж байгаа гэсэн үг. Түрүүний ярьсан дотор байгаа юм, гадна байгаа юм ялгадаг байсан. Бид нэр бол өмнө бол зөвхөн гадна байгаа хантай холбоотой сөрфдөг гэсэн бол одоо болохоор дотор байгаа юм сөрфж болж байгаа байхгүй юу? Эсвэл ингээ уурхай хан дээр байгаа юм юу байж болох гэсэн чинь болтны толгой байгаа те. Эсвэл одоо агааржуулалтын хоолой ч юм уу. Айгүй янз бүрийн олон төрлийн юм байж болно. Тэгэхээр ер нь бол гэтээ айгүй олон зүйлийг таньж болохоос гадна тэр нь бол уурхай ямар хэрэгтэй вэ гэдэг асуулт тавиад одоо тэрнгээр би ингээ бүтээгдэхүүн болгоо хөгжүүлж байгаа гэсэн үг юм бол тэгээд дараагийн сэдв болохоор яг ингээд одоо хоёр дахь дээр болохоор би хэлсэндээ ядаргаатай санагдаж байгаа бол зарим тохиолдолд хэрэгтэй юм байж байгаа гэсэн үг тий. Одоо гурав дахь сэдв болохоор бол яг уулуурхай хувьд болохоор геотек ч юм уу уурхай хувьд болохоор юм ой санамж гэж юм ер нь л бүр хамгийн асуудалтай байдаг гэж би энэ бодсон ер нь бол ямар нэгэн ой санамжийн асуудал байдаг. Тэр нь болохоор тэгээд ингээд үргэлж асуудалтай байдаг. Тэгээд тэрийг ингээд шийдэж чадах газар айгуу цөөхөн гэсэн үг. Тэгээд яг миний хийсэн юм хэрэг уурхай жишээлбэл ингээд байж байгаа бүх одоо нэвтрэлт байгаа. Нэвтрэлт бүрийг дээр болохоор ингээд өөр дээр нь ингээд түүх үсгээд тэр нь болохоор зөвхөн бидний мэддэг одоо геометрийн түүх биш айгүй олон төрлийн түүх гэж болох юм байна гэсэн санаа байсан. Одоо хамгийн одоо нэг жишээ нөх юм бол одоо шил энэ ногоон дээр шил яг ямар юм болсон те яг хідэн одоо хэмжил хийсэн өгдлүүд одоо сенсорээс гэж байгаа өгдлөж болно. Хүн ямар хүн ажилласан байж болно. Тэгээ эсвэл ингээд хүн ингээд үзлэг хийж байгаа, үзлэг хийсэн үр дүн байж болно. Янз бүрийн олон мэдээллийг зөвхөн энэ Central Line дээр яаж багтаах вэ? Тэрийг болохоор ингээд аппликейшнээс дээр нь яаж одоо далдуурхад ороод зөвхөн энэ сегмент дээр айгүй олон төрлийн юм бүртгэж байгаа. Тэрийг ерөөдөө ингээд үл хийсэн яг тийм ажиллахгүй. За тэгээд энэ ажил яг яагаад үүссэн бэ гэхээр энэ бол бидний ингээд ойлгодог ойлголтууд болохоор одоо метадата гэдэг ойлголтууд байдаг. Тийм метадата гэдэг нь болохоор яг өгөгдлийн тухай мэдээлэл гэсэн үг. Яг ямар нэг юм мэдээлэл байна. Тэрний тухай мэдлэг дээр нь тэр нь болохоор энэ суур мэдээлэл байж болно. Яг одоо яг тэрийг ингээд бид нэр шууд харахгүй ч гэсэн цаана юу байгаа гэдгийг ойлголт өгж байгаа юм гэсэн үг. За жишээ хэм бол ингээд хэрвээ ингээд гадаа явж байгаад нэг юм түлхүүр болох юм бол тийм ингээд хаваасан түлхүүр авах юм бол тэрийг ингээд яг юу гэдгийг хэлж чадахгүй шүү дээ. Ямарсан түлхүүр байна гэдгийг мэдж байгаа. Тэгээд энэ түлхүүрийг яг дараа дараагийн дээр яг би одоо эзэнт нь аваач үгүй гэж бодох юм бол энэ түлхүүрийн дотор ямар нэгэн байдлаар тэмдэглэж явж болно тийм энэ одоо ямар ийм газрын Шангрила гэдэг хотелийн 1204 тоот ч юм ингээд 40 ийм ч юм ингээд ямар нэгэн байдлаар нэг юм мэдээллийн тухай юм байх юм бол тэрийг ингээд ашиглаад дараа дараагийн юмд хийж болдог. Тэгэхээр ингээд одоо тэр нь болохоор мэдээлэл ингээд тусдаа байх тусмаа ямар нэгэн байдлаар утга болон хэрэгтэй юм авах ихэд айгүй хэцүү болдог гэсэн үг. Тэгэхээр тэр мэдээллийн тухай айгүй олон төрлийн мэдээлэл авах юм бол одоо мэдээллийн тухай ингээд яг тойрсон мэдээлэлүүд авах юм бол тэрийг ингээд үр дүн гаргаж ирдэг гэсэн үг. Тэгэхээр уулгын салбарт болохоор бас тэр бол айгүй түгээмэл байдаг. Тэгээ бид нар бол тэр нь бол ингээд аргалаад өвчсөн гэсэн юм байгаа. Давхар бас бидний оюутан байгаа үед ч юм уу яг ингээд мэдээллийн санал холбоотой нэг хичээл ордог. Тэр нь бол айгүй олон төрлийн асуудал. Тэр нь бол тэгэл айгүй олон имэйлүүд байдаг, файл байдаг. Тэгээд тэрийг ингээд нэгтгэдэг юм бас байдгүй гэсэн үг. Тэгээд миний санаа болохоор тийм зөвхөн түрүүний ярьсан Central Line буюу ингээд уурхайн одоо мал дээр нь үнслээд ямар төрлийн мэдээлэлүүд авах гэж болох уу гэдэг тийм хөдөлгөөн. Тэр нь болохоор сенсорээс ирсэн түрүүний ярьсан болтнуудын мэдээлэж болно тийм болтууд нь хоорондоо юм байна. Эсвэл хүмүүсэж болно ямар хүн ингэж ажилласан тэгээд бүтээл бодож болно тийм хэдэн метр куб яаж явсан. Тэгээд одоо болсон одоо нуралт гэж болно тийм ийм хүүд нуралтууд ингэж болсон гэдэг ч юм уу. Айгүй маш олон төрлийн мэдээллийг ингээд хүн одоо 3D одоо энэ цэгүүдээр холбоод тэрний хөдөө бид нар хэрэг болдог гэсэн үг. Тэгээд одоо бол яг энэ төрлийн юм бол маш их одоо хүмүүс сонирхож байгаа. Нэг ялангуяа одоо бид нар чинь одоо AI гэж яриад байгаа. Тэгээд энэ бол явж одоо хамгийн хүчтэй юм хэрэг контекст гэж яриад байгаа байхгүй. Контекст гэдэг нь болохоор ямар нэг мэдээллийн тухай мэдээлэл гэсэн үг. Тэгэхээр бол яг одоо бидний ярьж байгаа шийдвэр бол айгүй холбогдож байгаа гэсэн үг. Тэгээд physical AI гэж одоо энэ жил шилэл ярьж байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо бидний бүтээсэн AI ч болохоор яг хүний хэлтэй одоо ингээд language тулгуурсан юм байгаа. Тэгэхээр тэр нь ямар нэгэн байдлаар ингээд буруу байж болно. Тэгээд ямар нэгэн тэр нь бас цаана ямар нэгэн байдлаар физикийн хуулинд цагтахгүй байж болно. Тэгээд хүн ингээд нэг юм хэлээд тэрийг ингээд төвшүүлээд нэг мэдсэн юм байхгүй гэсэн үг тийм. Тэгэхээр энэ жилээс болохоор physical AI буюу одоо бидний хийж байгаа одоо гарч байгаа тэр AI гарч байгаа юм болгон physical одоо хуулинд цагддаг тиймэрхүү багтаа давхар бас сенсортой холбоотой ч юм уу ингээд иймэрхүү бариад өөр төвшин гарч иж байгаа гэсэн. Тэгэхээр бол яг ингээд миний түрүүний ярьсан метадата гэдэг ойлголтыг бол ингээд маш олон компаниуд сонирхож байгаа бас илүү амархан болж байгаа гэсэн.
За тэгээд яг энэ асуудал нь болохоор миний хамгийн анхны ярьсан ингээд одоо ажилтны туршлага гэж юм байгаа байхгүй яг одоо геотехникийн салбар бол миний туршлагаар бол яг үндэ бол нэг тийм амар шинжилгээ ухааны салбар биш. Энэ бол бидний хийдэг ихэнх юм бол одоо туршлаган дээр хамаардаг гэсэн үг. Хүн ингээд би ингээд уурхаа дээр ороод өдөр болгон баг нэг төрлийн чулуун харж байгаа. Тэр чинь ингээд 1000 удаа харж байгаа, 100 удаа харж байгаа. Тэгээд ингээд харах тусмаа ингээд хүн ингээд за ерөөдөө нэг иймэрхүү юм болж байгаа юм гэсэн ингээд одоо ихтгэл үнэмшил төрдөг. За энэ бол эхлээд бол агуу тийм бол ингээд мэдхгүй явж байгаа явцаар агаад агуу олон мэддэг. Тэгээд уурхаад ороод би ингээд ямар нэг асуудал гарах юм бол таамаглал би одоо ингээд гаргана. Таамаглал нь миний өмнө харсан чулуутай холбоотой өмнөх ажиглалтууд хамааралтай юмуд байдаг. Тэгэхээр яг тийм салбар. Тэгээд яг тэр салбар бол тийм учраас одоо ихэнх юм бол хүний толгойд бас байдаг гэсэн үг. Одоо яг одоо үнэхээр их дата байгаа ч гэсэн үнэхээр их бүх юм ингээд төгс байлаа ч гэсэн одоо хүний ингээд харж мэддэг юм одоо ер нь бол шал өөр гэсэн үг. Тэгээд тэр нь ингээд ямар нэгэн байдлаар ингээд алга болчих юм бол тэрийг ер нь дараагийн юм дээр яаж ашиглах вэ гэдэг тийм ойлголт гарч байгаа байхгүй. Тэгэх юм учраас түрүүний ярьсан одоо метадата юм ингээд бүр агуу системтэй хөтлөх тэгээд холбох яг юугаар холбож болох уу тэгээд давхраас одоо бидний одоо AI хүлээж авах хэлэнд тохируулж ер нь юм дээр хөдөөд тэгээд хүн орж ирсэн гэсэн тэр хүнийг ингээд мэдээлэлээр ингээд ороод ингээд бүх юм ангаа уншаад энэ бол ийм хүн болсон юм байна. Тэгээд ингээд тэр мэдээллийг ер нь бол цаана хадгалж авах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд файлын систем байгаа, имэйл байгаа, ингээ агай олон төрлийн мэдээлэлүүд байгаа. Тэрийг ер нь бид нар яг нэг физиктэй яг ингээд газар болж байгаа, газар байдаг малтал ч юм уу ямар нэгэн тийм байдлаар юм бит юмтай холбоод тэгээд дараа нь тэрийг нь болохоор цаашаа физикийн ямар шин чанартай ямар юм болж ийн гэхдээ ингээд хооронд нь холбож чадах юм бол тэр нь ингээд бидний хэрэг гарч байгаа шийдвэрт маш их чухал болно гэсэн үг. За тэгээд энэ нь болохоор энэгээр юу хэлэх юм бэ гэхээр бид нар болохоор ямар нэгэн байдлаар суур мэдээллийг хэрэгэлдэг. Тэгээ энэ бас давхар цаашаага бас шинэ юмыг санаачлахад маш их үр дүнтэй байдаг гэсэн үг. Тэгээд энэ бол явж яг хүн бидний мэдээлсэн мэдээ би одоо яаж байгаа манай уурхай шил одоо ингээд хаагдж байгаа. Одоо чөтгөр хамгийн сүүлийн одоо алмазаа ингээд даваад ингээд дуусах байхгүй. Тэгээд тэгэхээр бидний одоо ингээд 20 жилийн турш ингээд яг юу хэлсэн бэ гэдэг дараагийн хүмүүс одоо өөх юм юу вэ гэд бодохоор миний хувьд бол хамгийн чухал юм бол ингээд туршлага байхгүй. Энэ чинь агай олон төрлийн асуудал гарсан. Тэгээд тэрийг хүмүүс шийдсэн. Тэгээд ингээд уршаа хоошоо болсон гэдэг энэ бол агай олон юм байгаа. Тэгээд тэрнээс болохоор хүн болохоор ямар нэгэн байдлаар тэр шинийг санааталж байгаа хүн энэ бол тэр нэг асуудлыг аваад цаашаа ингээд бий болгоод ингээд бүтээгээд авах юм бол тэр чинь бол амар чухал гэсэн үг. Тэгээд бид нар бол яг нэг энэ урхаад нэг 5 жил 6 жил болж байгаа, салингаа авч байгаа, амьдрал сайхан болж байгаа. Тэгээд тэр ингээд яг урхаагаас үлж байгаа юм юу вэ гэж бодохоор бол туршлага. Тэгээд тэр туршлагыг яаж авч явах вэ? Би дараагийн урхаа дээр яг үнэхээр геотехникээр ажилласан бол энэ туршлагыг аль тийшээ авч чадахгүй шүү дээ. Ягаад гэвэл дараагийн урхаа дээр ороод тухайн газарт тохируулж юм шийдэн гэсэн үг. Тэгээд тэрний оронд яг ингээд ажлын хажуугаар ямар нэгэн байдлаар энэ урхаагаас олж авсан юм дээр үнслээд багаар ингээд сайжраад авах юм бол тэр нь ингээд ирээдүйд ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн болж болно. Тэгээд тэр нь болохоор ингээд үржигддэг юм болж болно гэсэн үг. Тэгээд яг энэ ойлголт нь болохоор яг цаашаа яг юу гэж байгаа юм гэхээр бол нэгдүгээр одоо ингээд хүн болгон бүтээгч байвал зүгээр инженер болгон тэг ямар нэгэн байдлаар бүтээгч байвал зүгээр тэгээд давхар болохоор тэр нь ингээд миний түрүүний ярьсан зөвөр ингээд одоо хүмүүсийн ойлголтоор нь digital twin гэдэг байгаа тийм энэ бол зүгээр л энэ бол тэгэл бараг 3D ингээд дээрээс нь хараал тийм хүмүүс ингээд бүх системүүд яаж ажиллаж ийн ингээд ер нь бол харагдаж юм. Энэ бол яг тэр нь бол яг биш энэ бол миний бодлоор яг физик чанартай яг хүмүүс системүүд хоорондоо яаж холбогдож ийн юу болсон тэд дээр хүний одоо туршлага гэдэг ч юм уу айгүй олон юм гэзээг орж ирж ер нь бол яг одоо энэ бид яриад байгаа digital twin гэдэг одоо digital twin-ийг болохоор хүмүүсээ бүртгэж байгаа болохоор ер нь бол тэгэл ямар нэгэн симуляцч боломж олгож байгаа тийм ямар нэг уурхаа дээр ийм төслөөр гарвал яг уу тийм төслөөр яг уу гэдэг тэр нь болохоор энэ бол нэлээд холын юм тэр бол мөрөөдлийн шилбуу ер нь бол миний бодлоор бол одоо яг л сансар ч юм уу яг тийм л газар одоо юм хэрэгжлөхөөс уурхаа дээр ч юм уу ингээд ажиулууд бол айгүй хол юм байгаа. Гэтэ яг миний хаж байгаагаар бол яаж sajиулах юм бэ гэхээр түрүүний ярьсан нэг инженер болгоны эсвэл нэг уурхаачин болгоны одоо юм хүү юмыг ингээд сонирхох шийдэл тэр нь болохоор ямар нэгэн байдлаар ингээд дараагаа үргэлжлэж байгаа тэр нь ингээд хоорондоо холбогдож байгаа юм гэж ойлгож байна. Тэгээд хамгийн сүүлээр болохоор бид нар болохоор яг ингээд шижилтийн үдээр явж байгаа. Програм хийх амархан болсон, хямдхан болсон. Гэхдээ тэрнээс гадна болохоор яг юу хамгийн чухал вэ гэхээр биднэрт одоо
миний түрүүний ярьсан контекст буюу одоо метадата ч юм уу ямар нэгэн мэдээллийн тухай мэдээллийг ингээд холбоход маш амархан болсон гэсэн үг тийм. Тэгэхээр танд ямар нэгэн байдлаар ингээд одоо домен гэж яриад байгаа тийм. Одоо уурхайчин байж болно, инженер байж болно. Тэгээд зүгээр ингээд машин байдаг хүмүүс болно. Яг ингээд тань дээр өөр чинь байгаа яг туршлага тэр юм чинь бол ер нь бол маш хамгийн үнцэнтэй юм болно. Тэрийг ямар нэгэн байдлаар ингээд холбож чадах юм бол одоо контекст гэж холбож чадах юм бол тэр нь болохоор маш хурдтай гэж болох болно гэсэн үг. Тэгээ энэ бол 25 26 ер нь бол яг үндсэндээ бол хүний юу чаддаг бол нэг амар чухал биш. Тэгээ зүгээр яг асуудлыг олж харж байгаа юу гэдэг нь амар чухал болж байгаа юм. Яг одоо асуудлыг шийдэх нь бол хямдхан болчих жоохгүй юм бол тэгэхээр зүгээр асуудлыг харж чадж гин үү гэдэг чинь бол яг үнцэнтэй болж байгаа. Тэгээ бидний хувьд болохоор одоо ингээд цаад өөр салбар гэж байгаа уулуурхаа ч юм уу тий уулуурхаа ч бол яг үндэ бол компьютер талбайтай юм бол хамгийн бага хэлбэрийн нэг гэж ойлгож болно. Тэгсэн ч гэсэн энэ бол ингээд тэр нь бол нэг талаасаа давуу тал болж болно гэдгийг нь хэлж байгаа. За тэгээд одоо болохоор түрүүний ярьсан тус холбогч энэ нь бол тий одоо маш LLM гэж яриад байгаа тий одоо ингээд large language model тэр нь бол айгүй олон дата ингээд бүр одоо статистик цаана явж байгаа гэсэн. Нэг тийм юм ингээд үнслээ. Тэр нь болохоор зүгээр хийл гэдэг нь болохоор яг үндсэндээ бол цаанаа бол яг үндэ бол сэтгэдэг юм байхгүй зүгээр айгүй олон юм хийсэн гэсэн. Тэгэхээр тэр нь бол яг үндэ бол зүгээр бидний багцчны төс багцн нэг тийм юу гэж байгаа гэсэн. Тэрнээс биш бол ингээд бидний оролж байгаа юм байхгүй. Тэгээ энэ бол хамгийн хүн яг юугаараа өөр юм гэхээр хүн чинь асуудлыг харж чаддаг. Тэгээ энэ бол юм одоо жишээлбэл large language model ч ямар нэг юм ингээд өөр өөртөө яриулах юм бол тий одоо жишээл Claude юм уу ингээд одоо нэг өөр нэг хэлтэй хооронд яриулаад ингээд явах юм бол бүр хэдэж дуусахгүй шүү дээ. Яриад хэдэн сая жил ярьж магадгүй. Тэгэхээр тэрийг хоороны ингээд ярихыг одоо мэддэг ганц юм хэрэг одоо физик оршихуу. Тэгээ хүн бас ингээд асуудлыг харж чаддаг юм гэсэн. Тэгэхээр хүн чинь тэр хоёрын гол орж иж ирэл нь бол асуудлыг шийднэ гэсэн. Тэгэхээр энэ бол тэрийгээ бас агуус ойлгох хэрэгтэй. Тэгээд угаасаа нэг багаж гэдэг бол чиг ухаанаар үржүүлэгч гэж ойлгодог. Тэгэхээр бидний одоо үржүүлдэг зэвсэг гэсэн. Тэрийг тэр талаас нь хараад бас 25 26 ирэх 5 10 жил бол айгүй тийм сорилттой гэдэг нь болохоор хурдан алахгүй бол энэ хоцорчоор үе гэсэн. Нэг талаасаа бол Монголын хувьд болохоор бас нэг боломж байна гэсэн үг юм бол. Тэгэхээр ягаад гэвэл нэг шинэ гараанаас эхлэх боломж бас байгаа гэсэн үг. Тэр нь ягаад гэвэл одоо миний түрүүний ярьсан яг хийх бол хямдхан болж байгаа байхгүй. Тэгэхээр асуудал үнэтэй болж байгаа гэсэн. Тэгээд яг Монголын хувьд болохоор бас ингээд асуудал байгаа давхараас уулуурхаа бол бидний асуудал. Уулуурхаа асуудал учраас тэр нэг талаасаа бид нэр шийдэж болох юм гэдгийг нь харж байгаа гэсэн. За тэгээд ингээд хэлээд юм бол хамгийн эхлээд болохоор тий эрэл хайгуул тий танаад байгаа ямар нэгэн багж ч юм уу тэр ингээд ашиглаад өөр юм хийж болохгүй юу тий хоёрдугаар болохоор ингээд нэг ямиг татаад байна уу нэг яаж ноч болох гэдэг асуудал гарч ирнэ. Гурав талаараа түрүүн миний ярьсан одоо өөрийнхөө үнцнийг мэдгэртэй ой сарамжтай байхын тулд ямар нэгэн байдлаар зэгцтэй байх хэрэгтэй тий. Хүн одоо ингээд түрүүний миний яриад байгаа одоо метадата ч юм уу одоо контекст гэдэг юм чи ажиллахын тулд хүн болгон ямар нэгэн байдлаар систем инженер болох тоххой. Систем инженер гэдэг нь ямиг яг яаж ажиллаад байна. Тэр нь ингээд ямар дараалалаар яаж ажиллаад тэр нь бидэрт хэрэг болж гинэ гэдгийг харж байгаа гэсэн. Тэгээд тэр явдал угаасаа л одоо би одоо өөрийгөө 10 жилийн дараа ийм болно 5 жилийн дараа ийм болно гэж харах бол угаасаа л мэдэхгүй. Гэтэ бол яг урд нь урд байгаа юм аа ихэд хараад тэрийг яаж шийдэх үү гэдэг талаар эрэл хагуулах юм бол ер нь үр дүнтэй болж магадгүй болох жоо. За ингээд боллоо. Одоо яг хүлээгүү. Бизнес нь дуусчлаа. Тэгээ баярлалаа. Тэгээд асуулт авч олно. Эсвэл тий. За мөнх цолбонд маш их баярлалаа. Ямар ч үсэн бидний хүсэлтийг хүлээж аваад ингээд манай 3 сарын онлайн уулзалтыг минь дэмжиж ингээд өөрийнхөө одоо ажиллаж байгаа чиглэл болон хийж байгаа ажлынхаа талаар ингээд тэ сайхан зөвлөгөө өгч бусдаагаа шеэрлсэнд баярлалаа. Тэгээд мөнх цолбонд бас их гой хэлж ийн л да. Ер нь бол асуудал байдгаа. Асуудлыг гол нь хамгийн гол нь яаж харах уу гэдэг нь аягүй чухал тий. Тэгэхээр асуудалтайгаа эвлэрээд яваад байх уу эсвэл асуудлыг цааш шийдээд хөгжүүлээд явах уу? Эргээгээд чинь нөгөө мэдээж маш олон сонирхолтой үйл явдал болно шүү дээ. Одоо миний ажил дээр ч гэсэн зөндөө асуудал байдаг. Тэрийг өнгөрөө явах дургүй айлуулах туурайд туулаад дайчаад ингээд солиушныг олоод явах дуртай. Тэгэхээр нэг асуудлыг шийдэхэд би мөнх цолбоос зүгээр нэг юм асуу. Нэг асуудлыг шийдэхэд зүгээр яг технологи бол байж гэн, туршлага бол байж гэн өөрт чинь те. Хэл ус соёл нь байж гэн, бас
зүгээр айгүй түгээмэл ч юм уу айгүй чамд анзаарчихсан юм ямар одоо бэрхшээл илүү гардаг вэ? Эсвэл одоо бэрхшээл менежментийн талаас харагддаг юм уу? Эсвэл хамт ажиллаж байгаа зүгээс харагддаг юм уу? Зүгээр асуудлыг шийдэхэд хамгийн түрүүнд ямар бэрхшээл гардаг вэ? Чиний өөрийн зүгээс харахад. Аа асуудлыг шийдэхэд хамгийн түрүүнд миний түрүүний ярьсан нөгөө нэг тойроод байдаг. Энэ тойроод байдаг юм чинь л асуудал гэсэн чинь бол тэр нь зүгээр эвлэрэх гэсэн. Тэгээд асуудалтай эвлэрэх нь гэдэг чинь тэгэл хамгийн асуудалтай гэсэн чинь бол энэ миний ярьсан одоо уурхаа хүмүүс агуу түгээмэл байдаг. Зөвхөн монголч биш, Канадч ер нь бол агуу түгээмэл байдаг. Зүгээр ингээд гаццдаг тий. Яг ингээд нэг юм 10 жил хийгээд яг тэр буруу гэж байгаа юм шүү. Тэр нь бол одоо ингээд одоо арай ингээд шинэ үе ирж байна. Одоо бидний шил одоо ингээд өөрөөр салбарлуу хөрвөх чадвар айгүй хол байдаг байсан, хэцүү байдаг байсан. Тэгээ одоо болохоор ер нь тийм биш, айгүй тийм цонх үе гарч иж юм гэсэн. Тэгээд давхар болохоор зүгээр ингээд нэг газараа гацаад тэгээд ингээд яг гоё ингээд 2-7 хоног гоё амраад ууж идээ тэгээд ингээд яг ингээд буцаад ирчдэг. Тэгээд энэ ингээд 10 жил болчдөг, 20 жил болчдөг. Тэгээд яг тэр болохоор миний бодлоор хамгийн том асуудал баг. Тэрийг болохоор яг шийдэл нь яг хувь хүний одоо ир зориг байж болно. Тэгээд бас давхар бас тэр нь бас асуудал яг шийдэл биш байж магадгүй. Тэгээд ямар ч энэ асуудалтай холбоотой яг энэ слайд би хадгалсан байсан. Тэгээ яг одоо юу вэ гэдэг яхаар бол ер нь бол систем ямар юм байлаа бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээ ер нь бол ингээд уурхаа дээр бол ингээд цэг нь байгаа. Тэгэхээр бас энийг бас нэг талаасаа бас уурхаа бас дэмжих хэрэгтэй болж байгаа хгүй юм бол яг одоо үндэ бол яг хүмүүсээ гацааж байгаа гэдэг нь бас нэг талаасаа бас уурхаа бас үр дагавар байгаа шүү дээ. Тэр бол ингээд арай амархан байдлыг шийдсэндээ нэг олон юм ингээд ягаад ахгүй ийм одоо тэр системийг бол бид нар бол усаас үсгтэй усаас ингээл одоо жижиг дөрвөн үйлдвэрлэлийг хэмжих сан ингээл айгүй олон юм ингээд өсөд байдаг. Тэгээд давхар бас явж өгч чинь ингээд уурхаац айгүй муу юм байхгүй яг ингээд хүмүүс ингээд оролдоо байгаа ажиллатай байж байгаа. Гэтэ бас давхар ингээд бүр илүү боломж байгаа. Миний түрүүний ярьсан Монголч уул уурхай орон. Тэгээ хамгийн том асуудал нь уул уурхай байгаа. Тэгэхээр тэрнээс их юм гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо нэг юм асуудлыг ингээд шийдэл өөр компани руу ч юм уу технологи хүмүүс шийдэхгүй дотор байгаа хүмүүс рүүгээ бас хараад үзүүлэх аягүй сонирхолтой байж магадгүй. Тэгээд тэр хүмүүс ч юм болохоор ингээд харж байгаа. Тэгээд тэр нь болохоор ингээд маш ингээд илүү ингээд үржигдэж магадгүй гэж байж байгаа юм гэсэн үг нь бол. Тэр нь бол Childs тэр нь бол байдаг, Expand гэдэг програмаас байдаг. Тэр нь бол окей. Good, nice. Яг го бас нөгөө чиний хэлж байгаагаар яг го эхлээд асуудлыг тайлахтаа мэдээж өөрөөсөө эхлэх нь чухал юм шиг байна тийм үү? Мэдээж асуудалтайгаа эвлэрээд яваад байвал мэдээж чи өөрөө цаашаа хөгж дэмжих үү юмыг өөр өнцгөөс олж харах уу гэдэг чинь бас сонин шүү дээ. Тэгэхээр яг го мэдээж асуудалтай тулгархын тулд эхлээд өөрөөсөө асуу тий яагаад би ингэж байгаад байгаа. Тэрний ард би юу хийх ёстой вэ? Тэгсний ард ямар бүтээгдэхүүн гараад энэ асуудлыг шийдэж байгаа гэдгээ бас зэгцтэйгээр нөгөө хүмүүстээ ойлгуулах юм бол айгүй сайн дэмжлэг аав тий. Дээр нь бас нэг юм асуух гэсэн. Мэдээж асуудлыг шийдчихлээ, асуудлыг олчлоо, солиушн байна. Тэрийг нөгөө хэвшүүлэх буюу имплементашн хийх гэж ярьдаг тий. Тэгжээж энэ асуудал чинь цогцоор шийдэгдэн шүү дээ тий. Тэгэхээр яг хуу альва нэг юмыг шинэ технологи ч юм уу шинэ процессыг нээгээд асуудлыг нь гаргаж ирээд инженер хүний юм ярьж байгаа шүү дээ. Асуудлыг нь гаргаж ирээд тайлаад за тэгээд энэ технологи ч юм уу процесс ч юм уу мэдлэгтэй хүн авчирдаг ч юм уу ингээд нэг жоохон change хийх шаардлага гардаг. Тэгэхээр эргээгээд нөгөө юм implementation хийх одоо хэвшүүлэхтэй энэ чи эргээгээд нөгөө хүмүүсийн чинь mindset-ийг өөрчлөх зарим нэг процесс дээр нь шинэлэг юм оруулах. Тэгэхээр тийм процесс дээр бас ямар асуудал гардггүй ер нь тиймдээ тулгарч ирсэн үү? Одоо шинэ технологи нэвтрүүлдэг ч юм шинэ процессыг нэвтрүүлдэг ч юм уу ингээд чиний хувьд ер нь яаж ямар бэрхшээл гарч ирсэн тэрийг ер нь яаж шийдэж ирсэн? За ер нь бол нэг код бичихэр чинь энэ тийм нэг solid гэдэг нэг юм байхгүй solid гэдэг нь одоо нэг ямар код бичвэл ер нь хамгийн үр дүнтэй код авах уу гэд. Тэр нь болохоор за нэгэн шилжил одоо нэг код болохоор зөвхөн нэг зорилго ашиглана. Тэр нь ингээд 2-3-аас саад гэж юм. Айгуу тийм олон код байдаг. Тэгээ яг миний тэр доторх хамгийн чухал юм болохоор юм одоо системтэй байх хэрэгтэй. Одоо ингээд суур байгаа, доотлын суур байгаа, нэг суур, хоёр дахь суур байгаа, гурав дахь суур байгаа. Тэгээ доотлын суур нь дээдлийн сууртайгаа дэмждэг. Гэхдээ дээдлийн суур нь доотлын сууртайгаа одоо хийхгүй байхад. Одоо жишээлбэл датан дээр ингээд одоо ярих юм бол яг хамгийн одоо байж болох raw гэдэг датагаа болохоор
хамгийн доор байгаа. Тэгээ тэр ингээд бүр ингээд тусдаа ингээд тэр амар сейф нотор байх хэвээр тэр ингээд хүн хүрэхгүй. Тэгээ дараа нь болохоор тэрийг ингээд тэн дээрээ нэмээд ингээд датагаа боловсруулж байгаа нэг юм байгаа. Тэгээ тэр нь болохоор бас ингээд логтой байх хэвээр. Тэгээд яаж явж ийн гэдэг мэдэх хэвээр 2 дахь давхар. Тэгээ 3 давхар нь болохоор тэрийг ингээд яаж хөдөлгөх үү, тэр нь яаж системтэй холбож ийн гэх юм. Тэр ингээд давхар болгоны юм чи ингээд агуу сайн бодох хэрэгтэй систем агуу сайн бодох хэрэгтэй. Яаж системийг ингээд хийвэл ингээд тогтсохгүй байх вэ гэдэг талаараа бодох хэрэгтэй. Тэгээ дээр нь одоо зүгээр яг бидний өдөр тутмын ажил дээр гэж бодох юм бол бас энийг одоо ингээд ихвшүүлнэ гэдэг юм байгаа. Тэгэхээр хамгийн явж байгаа нь манай төр бол нэг хамгийн чухал юм бол хүн байдаг. Тэг хүн одоо эсвэл ямар нэгэн том шийдвэр гаргалаа гэдэг уурхаачтай ингээд бүр агуу олон удаа ярьдаг. Яриа игээ тэгээд ийм юм хиймэж байгаа гэл тэгэл урд нь менежерүүд нь орж ярих хэвээр. Тэгэл яг урдны яг уурхаан капитан ч юм уу хүмүүс нь ярих хэвээр. Тэгээд бид нэр ингээд гүн рүү ороод галзалуугаад ороод инженерүүтэй ярих хэвээр. Ингээд бүр агуу бол та талаас нь ингээд яриад цогцолоод тэрийг ингээд нэг юм том болмоор гэдэг. Эсвэл нэг доор ингээд том юм хийнэж байгаа шүү дээ. Эхлээд нь суур юм нь бол тэр суур юм байна. Тэгээд тэрийг дээр нь яаж давхарлах уу гэдгээ бас ингээд мэдэх хэрэгтэй. Яаж холбогдож ийн гэдэг юм хэрэгтэй. Тэгээд явдаг гэсэн. Таны бодлоо нь та ямар жишээ. Тэгээд ер нь бол зөв. Эхлээд мэдээж тэр асуудлыг шийдэхин тулд цогц бодлого байх хэрэгтэй. Гэхдээ шатаар нь англиа за аль нь илүү чухал юм те. Яагаад энэ чухал болсон гэдгээ тайлбарлаа. За тэгээ баг угаар л ер нь нөгөө асуудлыг шийдэн штэ. Мэдээж нэг цогцоор нь шийдэх боломжгүй. Зүгээр яг миний өнцгөөс харахад яг мэдээж шинэ технологи ч юм уу шинэ процесс угаасаа барууны айлч оронд бол байж л байгаа. Яг хүн бол өөрөө тэр жоохон судлах хэрэгтэй, хайх хэрэгтэй. Гэхдээ нэгээгээд нөгөө ямаа үйлдвэртэй нэвтрүүлэх гэхээр нөгөө хамгийн том асуудал надад юу байдаг вэхээр одоо culture. Одоо жишээ нь хүмүүс чинь одоо би ингээл Maurice Mine гээл чинь 100 гаруй жилийн түүхтэй уурхай Аризонад байдаг. Тэрэнд ингээл 3 4 үеэр ажилласан усуд байна. Тэдэртэй чинь тулж ажиллахад нөгөө 20 30 жил ажилласан усууд чинь шинэ юм ярихаар ойлгохгүй. Дээр нь бас хэлний асуудал тэгэл инээдэр гэл. Тэгэхээр ер нь тэр culture-ыг бас айгүй эвдэх нь айгүй чухал юм шиг санагдсан. Нэгэнтээ хүмүүстэй ойлгуулад ингээд таниулаад ирэхээр нөгөө хүмүүс маань эргээгээд нэр эн чинь юм байсан юм тийм байсан юм гэд асуугаад дэмжиж явцдаг юм анзаарчихсан. Тэгэхээр culture-ыг эвдэнэ гэдэг бол угаасаа бас цаг хугацааны хувьд бол айгүй том асуудал. Дээр нь хувь хүнээс бол ялангуяа инженер хүнээс бол айгүй их одоо effort буюу одоо орлого шаарддаг. Тэгэхээр тэр стейжн дээр манай залуучууд бас жоохон ингээд хоошоо суугаа. За жихэн дүлгэрсэн юм аашин сонсохгүй байгаа юм ч одоо би нэг давхар ярих шаардлага байна уугүй юу гэл ингээд хойш нь тавьчдаг юм уу зүгээр тийм хувь хүний бодол байдаг. Зүгээр мэдээж хүн болгоны нөгөө ажиллаа хийх процесс approach нь өөр шүү дээ, тийм. Тэгэхээр яг би болохоор илүү тэрийг баг багаар ингээд давтаад сайжруулад ингээд явах дуртай нэг орлоо тайчих биш. Би бас энэ оролцож байгаа хүмүүсээс асуумаар байна. Та нарын хувьд бас янз бүрийн асуулт манай цолонгоос байвал асуугач. Дээр нь бас янз бүрийн шинэ технологи нэвтрүүлэх ч юм уу, юмыг шинээр санаачлах, тэрийг одоо ажилдаа нэвтрүүлэхэд ер нь гол гардаг хүндрэлүүд юу байдаг вэ? Тэрийг та нар яаж хэрхэн цааш нь хөгжүүл дэлгэрүүлээд ингээд менежменттэй дэмжлэг авдаг вэ? Тиймэрхүү зүгээр нэг тийм санал бодол шеэрлэх юм байвал бас шеэрлж болно шүү. За сайн байна уу? Өнөөдрийн минь төргий. За намайг Баяр сайхан гэдэг. За ингээд ийм гоё уулзалт тэгээд туршлага солилцдог ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Би нэг сараас баг сар болгоны уулзалтыг ерөөсөө алгасахгүйгээр оролцож байгаа. Гээ бас ерөнхийдөө сонсоод их хэрэгцээтэй мэдээллүүдийг их авж байгаа. За тэгээд мөнгө толгомдоо маш их баярлалаа. Өнөөдрийн сэдв бас их нэлээд ойрхон сэдв байлаа. Тэгээ миний хувьд болохоор салбартаа 15 жил ажиллаж байгаа. Тэгээд анх бол Energy Resource компанид дадлагчирч инженерээс сүүлдээ өрөмдөд тэслэгийн ахлах инженер хүртэл ингээд ажиллаж исэн ажлын туршлагатай. Сүүлд Эрдэнэс 5 толгой төрөмч дүүслэхийн газар уурхаад бас 3 жил өрөмдөд тэслэгийн ахлах инженер ажиллаж исэн. За ажиллаж байгаа хугацаанд болохоор сая яг мөнгө толгомгийн ярьж исэн юмуд ингээд нүдэнд бүр ингээд орж ирж ийн л та ажиллаж исэн
одоо өнгөрүүлж исэн хугацаа маань юу гэдэг вэ гэхээр залуучууд биднэрт нөгөө уурхай маань өөрөө уурхай болгонд өөрийн гэсэн онцлог дата үүсгэх ёстой байдаг. Тэгээд тэр датануудыг үүсгэхийн тулд миний хувьд одоо яг бодох нэ нэг бүрчлэн жижиг гимиг жижиг гэлтгүүгээр ингээд бүртгэлжүүлээд асар том дата үүсгэснийхаа дараа тэрийг эмхлээд явах юм бол асар олон байдлаар хувиргаж тэрийг ажилдаа ашиглаж шин судалгаа болгож шин төсөл болгож ингэж хувиргаж тооцоолох инженерийн тооцоолол хийх боломж бол байд юм билээ. За би энийг бол энержи ресурст ажиллаж байхдаа бол яг мэдчихсэн. Яасан бэ гэхээр өрөмдөг цэцлэгэн дээр ажиллаж байхад зүгээр устаа цооногийн устаа гүүгэн зүгээр чулуу шидэл мэдээл ингээл манай одоо туслах яг уурхай дээр тусалж ажиллаж байгаа ажилчид маань ингээд бүртгэлжүүлэг яваад байсан. Та устсыг нь хэмжмээр байна, цооногийн устын төвшинг нь хэмжмээр байна яг гэд ингээд хэмжүүлсэн чинь ямар шаардлагатай юм бэ? Устдал бол усан төсвөртэй эмүүлсний эсрэгөөс ашиглана. Хуурай усгүй байх юм бол энгийн эсрэгөөс ашиглана үсттэй гэж надаас нэг хүн асууж ирсэн. Үгүй маа наадах чинь яг усны төвшингийг гаргаад нэг блок дээр гаргаад тэгээд тэр нь жил болгоны одоо 300 400 блокийн мэдээлэл цуглах юм бол энэ ордын хэмжээний усны төвшинг тогтоох дата бааз бүрдэх боломжтой юм а гэд тэр ажлыг бол би энержи ресурс 8 жил ажиллахтаа ямар ч гэсэн бүрдүүлж чадсан. Тэгээ ер нь бол залууны алдаа юу юм гэхээр энгийн имийг зүгээр энгийнгээ хайчаад идэг нь л асуудал байдсан болов гэж би бодсон. Энгийн бишээ жижиг имийг ч гэсэн жижиг гэлтгүүгээр маш сайн датагаа бүрдүүлж цуглуулж чадах юм бол одоогийн хэмэл оюухан суурилсан програм хангамж технологи дээр суурилсан энэ цаг үед мэдээлэл нь хэр их байна. Тэр мэдээлэлдээ тулгуурлаад яаж төсөл тооцооллуудыг гаргах уу, ямар ашигтай хөлбөрүүдийг тооцоолох уу гэдэг юмыг бол хийхэд бол маш хялбархан болцсон болов гэж бодоод байгаа. Миний үед ажиллаж явах үед бол ER-т ажиллаж явах тэр үед бол арайч нэг одоо AI технологи бол бүрэн төгс гоё одоогийнх шиг бол хөгжөөгүй байсан. Тэгээ тэр үед бол миний хийдэг байсан зүгээр Excel дээр л маш олон баг нь үүсгээл баг нь болгон дээр тос бүрийн өгөгдлүүдийг гаргаж ирж блок болгоныг цооног болгоноор нь ингэж дата үүсгэснийх нь ач гавьяагаар бүтэн жилийн хугацаа 3 жилийн хугацаа 5 жилийн датагаа ашиглаад ордын хэмжээний усны ч юм уу чулуулгын мэдээллүүдийг үүсгээд ингээд тэрнээсээ хамаарат тэсэргүүцсийн хувийн зарцуулалтыг маш наривчлалтайгаар оновчлох. За зөвхөн би ганцаараа тэр усны мэдээллийг өөрөө ашиглахтай биш ус хангамжийн бусад нэг хэсгүүдтэй ашиглуулах хүртэл маш том боломж үүсдэг юм байлээ. Тэгээд эндээс л ерөнхийдөө харсан мөнгө цалингийнхаа ярьсан ярианаас бол би яг тийм л юм харлаа. Тэгээд биднээс юу дутагддаг вэ гэхээр тийм нэг жижиг гэж хайдаг нэг юм залхуу ч юм уу одоо юу хойрог зан ер нь их хайдсан байна да. Тэгээ одоо ер нь бол яг үнэн дэлхийд даяар дээрээс нь Монголд ч гэсэн ер нь яг уулуурхаан чиглэлээр ажлын хөдөө орон нутагт ажиллах гэсэн залуучууд нь тоо эрс буураад байгаа бол ер нь ажиглагдчихж байгаа. Тэгээд энэний эсрэг бид нар одоо тодорхой хэмжээ салбартаа ажилласан юм туршлагатай хүмүүс маань сөрж зогсдог. Тэрний төлөө бодлого боловсруулахад нь манлайлж төвчилж ажилладаг ийм байгаасай л гэж хүсэж байна да. Тэгээд их гоё сэдв байлаа. Тэгээд цаашдынх нь ажилд нь амжилт хүсье та бүхэндээ. За. Тийм би түрүү хэлсэн нэг миний болохоор яг одоо ингээд дараа ингээд ахиж эхэлж ийн гэж ойлгож болохоор тахгүй нь бол би орд нь бол бид нар бол оюутан ингээд барууны юм гэдэг бол тэгэл амар ингээд өндөр технологи байдаг. Тэгээ бид нар бол ингээд хойно байдаг. Тэгээ тэгэл тэрийг ингээд авч л чадна. Тэгээ тэрнээс бол ингээд айгүйх мөнгө төлөө авч байгаа бид нар бол. Тэгээ яг үндсэндээ бол одоо байгаа багаж дээр бол одоо ямар нэгэн байл одоо large language model гэдэг юм ингээд бүхэн л байгаа юм шүү. Тэгээ яг айгүй их ингээд нөөц байгаа гэсэн. Тэрийг ашиглах чадах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ бол ингээд яг ямар нэгэн байдлаар гараа бол бараг ингээд дахиад эхэлж ийн гэсэн. Одоо бид нар бол урд нь болохоор ингээд айгүй гомдолтой байсан. Энэ бол бидний эргэлдэг юм гожин мэддэг юм муу гэдэг ингээд одоо болохоор ямар нэгэн тийм юу байх гомдлого их байхгүй. Энэ бол айгүй
ингээд боломж нь бол айгүй байгаа гэсэн үг. Ямар ч сенсорыг аваад одоо бид ингээд айгүй компаниуд ч юм бол юм тийм шүү дээ. Нэг компани орж ирэл нэг сенсор дээр нэг жоохон програмчлал тэрийгээ тэгэл зарч. Тэгээ бид нар ингээл уурхаа болохоор тэгэл гүтийг нь аваад амар олон юм аваад тэрийгээ ингээл нэг юм болгоод нэг үрдэн болгочиход тэгээ явж явж бол яаж үрдэн болох вэ гэхээр инженер нь тэрийг ингээд нэгдүгээр ойлгох хэрэгтэй, хоёрдугаар сонирхолтой байх хэрэгтэй. Тэгээд ямар нэг байдлаар инженер сонирхолгүй тэгээд үнэхээр амар мундаг юм байсан чинь тэр ингээд явахгүй байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд яаж явуулах юм бэ гэхээр бол инженерт ямар нэг байдлаар уурхаагаас ч юм уу ямар нэг байдлаар дэмжлэгдүүлэх хэрэгтэй. Миний бодлохоор одоо яадаг чинь барал нэг уурхаа нэг манай уурхаа топ 10 асуудал гэдэг ч юм уу те 10 асуудал тэгээд тэн дээр ингээд хүмүүс ингээд гараа тэгээд би ингээд ажлын хажуугаар ч юм уу би нэг юм 10 асуудал шийдэж чаднаа гэдэг нэг юм барал хандлагчиг юм аваад тэгээд тэн дээр ингээд барал ингээд жоохон баг үзүүлэл тэрийг шийдвэрлэх хамгийн байж бол хамгийн сайн шийдвэр гэсэн. Тэгээд тэрнсэн одоо зөвхөн одоо нэг юм санаа биш тэгээд бас нэлээд олон газар тус тэрж явдаг юм гэсэн. Тэгээд түрүүний ярьсан таны чинь дээрсэн тэгээд тэр усны түвшин мэдэх те тэр чинь тэгээд бас айгүй олон өөр юм байж болохгүй юу. Тэгээ энэ бол зөвхөн усны түвшингээ мэдж байгаа цоног хэрэг устдаа байгаа мэдчихэж болно. Тэгээд давхар бас тэр чинь бас заримдаа ус нь ингээд бага байх юм бол тэрийг усаа зүгээр шүж авах арай жоохон бага гэдэг ч юм уу. Тэгээ айгүй олон хэрэглэх юм байж болдог. Тэгэхээр гол нь нэг түрнээс нь хүн ингээд эзэн байхын тулд уурхаад чинь ч юм уу уурхайн хүн байж эзэн болохгүй бол гаднаас ирдэг хүн асуудлыг шийдээ тэгэл яваад өгдөг. Тэгэхээр яг үлдэж байгаа хүн чинь тэрийг ингээд өөрийнхөө юм болгоод тэгээд явах юм бол тэр чинь нэгдүгээр дуурхайн асуудал гэж байгаа, хоёрдугаар тэр хүн чинь өөр ингээд дараа юм ингээд давхар явж байгаа байхгүй. Тэгэхээр тусдаа гэж ер нь биш болсон. Тэгээд ер нь бол асуудал амар үнэтэй. Яг шийдэл бол хямдхан болсон гэсэн. Одоо бол ер нь бол тэрийг л гэсэн. За баярлалаа. За өөр асуулт байна уу? Баярлалаа. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Эрдэнэ үйлдвэрээс дэлгэрмаа холбогдож байна. За мөнх цолмондоо маш их баярлалаа. Гоё сонирхолтой шинэ мэдлэг мэдээлэл хуваалцаж чад энэ одоо вебинарыг зохион байгуулж байгаа хүмүүст бас их баярлалаа. Яг энэ ажилтнуудын шинийг санаачлах энэ байдлыг дэмжих чиглэлээр бол одоо Эрдэнэ үйлдвэр дээр бол бас нэлээд ингээд ажлууд хийгддэг. Одоо манай үйлдвэр дээр бол ажилтнууд яг өөрийнхөө ажил дээр ямар проблем байна, тэр асуудлыг яаж шийдэх үү гэд ингээд шийдлүүдийг санал болгодог Kaizen саналын систем энэ төргээд систем байдаг. За багаараа бол яг асуудлаа ярилцаад энэ асуудал юунаас болоод байна, энийг яаж шийдэх үгээ шийдлийг гаргаад чанарын дугуулan гараад одоо сайжруулалтын төслийн төр ингээд хэрэгжүүлээд явдаг ийм системүүд бол байдаг. Өөрөөр хэлбэл байгууллага дээр яг юм шинийг эрэлхийлэх, соёлыг төлөвшүүлэх энэ системийг ингээд дэмжиж ингэж ажилладаг ба. Тэгэхээр ер нь бол энэ гадны одоо энэ уурхаануудад та бүхний одоо ажиллаж байгаа энэ компаниудад иймэрхүү одоо ажилтнуудын шинийг санаачлахын сэтгэлгээ, энэ соёлыг дэмжих чиглэлээр ер нь ямар механизмууд байдаг вэ? Энэ талаар бас туршлага хуваалцж өгнө үү гэж ингэж хүсэж байна. Баярлалаа. За дэлгэрмээд асуулт тавьсан баярлалаа. За Цолмон хариулт байна уу? Танд нэг хэлээр л гэж боддог. Тэгээ миний жишээн дээр болохоор манай уурхаа бол хааж байгаа. Тэгээ өнгөрсөн жил, энэ жил хаагддаг бид нар 2-3 хүмүүс мэдсэн. Тэгэхээр яг хааж байгаа учраас та нарыг яг уурхаа хаагдаа дараа нь юу их вэ? Тэн дээр нь ямар байдлаар бид нар мөнгөөр туслая. Тэр мөнгөөр туслахыг ингээ ахис суралцах юм уу яах их ингээд айгүй олон арга зам. Би болохоор би ингээд одоо компани байгуулмаар байна. Технологи компани байгуулмаар ингээд тэгээ хэлээ явсан. Тэгээд тэр санаа маань яг надад бас түрүүний ярьсан нөгөө нэг LiDAR scanner холбоотой нэг санаа байсан. Тэрийгээ би ингээд хөөгөөсөхгүй тэгээд нэг компани байгуулаад нэг 2-3-тэй хамтраад тэгээд ингээд явсаар хагаад тэгээд тэр нь бол одоо ингээд нэг програм шиг болцсон байгаа гэсэн. Тэгэхээр манайх tur бол арай жоохон яг бүр тэр мөнгө нь байсан гэсэн үг. Одоо хүмүүс яг ингээд уураа хааж байгаа учраас тань мөнгө өгье. Тийм аа ингээд хийгсэн тийм юм байсан гэсэн. Тэр яг тэрээс бол манайх одоо тийм нэг систем бол байгаагүй. Гэтэл бол би Монгол бол байж болно гэж бодож байгаа. Ер нь бол ягаад гэвэл маш олон хүн ажилладаг. Манай уурхаа дээр би түрүүлсэн яг инженерийн ажил 30 хүн л байгаа. Тэгээд ер нь бол Монголд бол агүй олон хүн байдаг. Тэгээд одоо тэг ажлаа хуваарлж чадах юм бол ер нь бол бас давхраас ганц нэг эксперт хэрэгтэй. Тэгээд юм балер ямаа мэддэг ингээд чиглүүл явдаг. Тэгээд яг урд нь гарч явж байгаа хүн бол миний бодлоор бол уурхаа чинь л байх. За баярлалаа. Яг хөө миний зүгээс ганц нэг үг нэмэхэд яг хөө зүгээр мэдээж инженер хүний хувьд асуудлыг шийдэх нь маш чухал. Тэр үндсэн бараг л ажил нь л дөө яг үнэ хэлэхэд. Тэгэхээр асуудлаа яаж тавих нь чухал. Мэдээж чи сэтгэл хөдлөлөөр ч юм уу хин нэгний хүннээс сонссноор л тавих боломжгүй. Яг тэгэхээр
ялангуяа барууны одоо манай монголчууд гэсэн ялгаагүй за юун дээр үндэсч чи асуудлаа тавьж байгаа фактны үе статистик намар дугаар байна уу гэж асуугаал хэлдэг тийм үү. Яг хөө зүгээр би найдвартай байдлын инженер хийгээд энэ компанид одоо 7 жил ажиллаж байна. За урд нь ч яг ойлгоод ингээд бас ийжсэн. Зүгээр яг хоо ярьсан туршлагаасаа харахад бол инженер хүн мэдээж дата маш сайн цуглуулах хэрэгтэй. Датагаа анализ хийгээд за яг найдвартай ажиллагаан дээр болохоор би болохоор юу гаргадаг вэхээр KPI хийдэг. KPI дээр болохоор топ ийм 5 топ ч юм уу топ ингээд хамгийн том 5 асуудлыг тоног төхөөрөмжтэй гаргаж ирээд за энэс болж энэ машин ингээд хэдэн цаг зогслоо. Тэгэхээр энэ асуудал дээр ингэж ажиллана гэдэг ингээд график дээр бүх юмаа гаргаад өгчдөг. Тэнгүүтээ яг root cause одоо үндсэн шалтгааны юугаар бас тэрийг тайлбарлах шаардлага гарна. За тэгэхээр тэрийг тайлбарлаад өгсөний дараа мэдээж санхүүгийн асуудал гаргадаг шүү дээ. За энэ төсөл чинь тэгвэл сайжруулалт хийхэд ямар технологи нэвтрүүлэх юу шаардлагатай ингээд. Тэгэхээр яг нөгөө санхүү цаг хугацаа шаардлагатай бол хийх одоо тийм том бүтцтэй болоод ирэнгүүт нь биднэрт инженерийн баг гэж байдаг. Тэгээд инженерийн багта за энэ болохоор илүү технологи талтай юм уу эсвэл энэ илүү механикал инженер юм уу эсвэл энэ илүү констракшн ч юм уу ингээд нөгөө хүн тайлбарлаад тэгэхээр нөгөө инженерийн багч ойлгоод ирэх шүү дээ. Тэгэхээр би өөрийнхөө санаа пропозалыг жижигхэн бичээд асуудалтай факттай бичээд ингээд менежертэй өгчдөг. Менежер маань болохоор зөвхөн инженерийн багтаа өгдөг. Тэгээ инженерийн баг нь цаашаа албан ёсоор ингээд прожект болгоод таск листүүдээ бичээд тэгээд экспертуудын зүгэл одоо мэрэгчлүүдийн тий одоо Америкт хамгийн гоё юм чинь одоо технологи байна, мэрэгчлүүд нь байна. Ямар нэг асуудал гарахад тэнд зөвлөгөө өгдөг зөвлөх компаниуд бол байж л байдаг. Тэгэхээр тэднийг урьж авчираад асуудлаа тайлбарлаад ингээд бүр илүү ингээ хөгжүүлээ явждаг. За тэгээд нөгөө том зургаар нарахад нөгөө мөнгө чинь айгүй тодорхой гараад ирнэ. Тэнгүүтээ генерал менежер ч юм уу мөнгөнийхөө багцаанаас хамаарат менежер ч юм уу генерал менежертэй дараа нэг тайлагнаад тэгээд аппруул авах юм бол тэр нь ингээд цаг хугацаагаа тохироод ингээд хийгээ явдаг тийм л юм байгаа. Яг зүгээр жижигхэн нэг тийм айхтар мөнгө төгрөг шаардлагатай байхгүй цаг хугацаа ороод байхгүй юм дээр бол өөрөө тэрийг лид хийгээд тэгэл ерөөсөө нэг багаараа шийдэх ч юм уу эсвэл гадны өөр хэлцээсээ тусламж авдаг ч юм жижигхэн нөө цолмын хэлцтэй жижигхэн баг үрдүүлээд тэгээд тэрэн дээр акшн аваад тэгээд асуудлыг шийддэг. Тэрэн дээр бол нэг амар тийм бас технологи ашиглаад ашиглаад тооцоолоод байх юм байдгүй яг хөө зүгээр хамгийн энгийн жишээ Excel sheet тэгээ Microsoft Project ингээл програмуудыг ашиглаад сайхан зэгцтэй. Яг хөө манай нөгөө санхүүгийн байгууллага санхүүгийн департамент нь болохоор тэнд илүү нөгөө бүр нарийн scope of work гэж ярьдаг шүү дээ. Ажлын дэстраал ч юм уу тэрийг илүү бичиж өгөх шаардлага гардаг. Тэдний цаашаа хөгжүүлээд ингээд прожект болгоод хянаад мөнгө төгрөгийг хаал. Ингээ ихээр айгүй том багийн ажил болоод явчихдаг гэсэн үг. Тэгээ тиймэрхүү л процесслээ гэдэг юм. Би нэг нэмчихвэл түрүүний миний яриад контекст гэдэг нэг юм байгаа байхгүй. Тэгэхээр одоо асуудлыг ингээд харж байгаа. Тэгээ инженер хүн асуудлыг мэдж байгаа. Тэгээ тэрийг ер нь яаж ингээд контекст гэж юм болохоор тэрийг асуудал ингээд тулгуурлаж байгаа айгүй олон бүтэн зүйл байгаа. Тэрийг гаргаж ирэх чинь бол амар чухал гэсэн үг юм бол одоо тэгээд тэр инженерийн ажил мөн тэгэхээр бас ганцаараа шийдэж чадахгүй ч олон тий. Тэгээд тэгэхээр нэг тусан зэрэгтэй байж болж магадгүй. Жишээлбэл одоо нэг Palantir компани байгаа шүү дээ. Айгүй амар хүнтэй тэгэл амар их юм аа. Тэр компани болохоор хангадаг гол юм нь бол тэгэл гэрлэх шүү дээ. Энэ бол нэг амар гол нь бол нэгдүгээр болохоор гаднаас хүн ирж ийн гэж бодохороо ингээд хүмүүсийг амар чухал гэж боддог тий. Нэг дотор байгаа инженер биш нэг өөр хүн ороод ирэнгүүт за энэ ингээл юм гарах хэрэгтэй гэдэг нэг тийм хүлээлт байдаг. Тэгээд давхар бас хамгийн гол нь бол тэр инженерт одоо нэг тэр ярьсан одоо багаж хэрэгтэй гэсэн үг тий. Багаж миний бол тэр багаж нь бол тэр яг асуудлыг ингээд айгүй тодорхой харах шийдэл хэрэгтэй. Тэгээ тэр нь бол миний бодлоор бол тэр контекст гэдэг байхгүй. Тэгэхээр контекстийг болохоор бол одоо айгүй амархан болсон. Миний бодлоор бол одоо энэ AI гэж яриад байгаа юм хамгийн чухал юм бол тэр гэсэн үг. Хүн ингээд толгой дотор байгаа юм чинь ингээд гой зэгцлээд тэгээ нэг системтэй ингээд болгоод тэгээд юм ингээд цэвэрхэн харж чадах юм бол тэрийг шийдэж чадна гэсэн үг нь бол. Тийм. Окей. За дэлгэрмэд асуулт авсанд баярлалаа. Өөр энэ дээр яг хуу манай оролцож байгаа хүмүүсээс нэмээд хэлэх хариулах санаа нөө одоо биднэрт бол нэг 3 минут үлдсэн баг шиг байна. Яг хуу энэ хурлан маань нэг цагийн хугацаатай төлөвлөсөн байгаа. Байна. Сайн уу цомоо. Би Батбаяр байна. Авиатлог үний урхан геотехникийн багт цаамд цуг ажиллаж ирсэн. За цаамуудаа өнөөдрийн сонирхолтой яриа өрнөсөнд баярлалаа. Бас ажлын амжилт хүсье гэж хэлсэн. Цаамаа бол авиатлагын талаар бол
бас ажиллаж байсан болохоор сайн мэдж байгаа. Гэхдээ гүний уурхай ажилд орсноос хойш бидний яг анх цомоо бидний ярьж исэн 10 жилийн өмнө ярьж исэн юм одоо яг ажил хэрэг болоо явж байгаа. Одоо уурхай болчихж байгаа юм чи илүү аюулгүй те cost efficiency буюу эдийн засгийн хувьд ач холбогдолтой санаануудыг менежмент зүгээс дэмждэг болж байгаа. Сүүлийн үед шинэ воркшоп одоо санаачлалуудыг танилцуулаад тэр эдийн засгийн аюулгүй ажиллагааг сайжруулж явах юм бол дэмжиж явдаг болж байгаа. Тэр бас нэлээд бидний хувьд давуу тал болж байгаа. Яг ажил дээр цаг нэмж байгаа юм шиг мөртлөө бас маш олон асуудлыг шийддэг. Олон хүн зэрэгт суугаа ярих дээр бид нар бас айгүй олон юмыг нээж илрүүлт юм бэлээ. Зөвхөн геотекний асуудлаа хардаг гэдэг ойлголт биш. Геотек явж ер нь бол уурхайг л аюулгүй үр дүнтэй ажиллахын төлөө явдаг гэдэг тэр майндсет л явд юм лээ. Тэгээд мэдээж AI сүүлийн үеийн технологи манайхан Palantir дээр суурилсан геотехникийн одоо юутай системтэй. Тэгэхээр яг цомоотой санал нэг байгаа юм нь гадны одоо консалтинг хүчтэй компани бол нэг удаагийн сервисээ үзүүлээл үйлчлэгийг нийлүүлээд тэгээд тэдний зорилго ер нь биелж яадаг. Гэтэл яг филд дээр уурхад өдөр тутмын асуудал заримдаа тэр хിവэрээ үлдчихэд идэг тийм асуудал байдаг. Тэрийг бол инженерүүд өөрсдөө л өөрийн асуудал юм шиг харж идэл шийдэхгүй болвол энийг бол дээрээс менежмент нэг компани авч ирж шийдэж өгөх юм байна гэд хүлээх юм бол одоо 10 жил өнгөрөхөд магадгүй асуудал хിവэрээ хүмүүс нэлээд солигдсон улам туршлагатай болж байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө жижиг асуудал нь бүр хийх ёстой ажил болцсон байждаг. Тэр бас жоохон өөрчлөх шаардлагатай юм шиг харагддаг да. За баярлалаа. Батөртөө баярлалаа. Сайхан үг хэллээ. Одоо би бас ойлгоогийн бүтээл 2011 оноос 14 оны хооронд ажиллаж ирсэн талбархан механик инженерээр тэгэхэд бас асал ойлгоо ба янз бүрийн контракторуудад зөндөө ажиллаж ирсэн. Тэгээд яг үндэ бол экспатууд авчирал бөмбөгдөө тавьчихдаг нөгөөдөл нь жил болоод яваад өгдөг те. Тэгэхээр үлдэж байгаа бас юм нь биднэрт юу байх хэвээр вэхээр туршлага мэдлэг тийм байх хэвээр те. Тэгэхээр тэр чинь эргээгээд биднэрт одоо банк хамт олон компани цаашаа манай одоо улс оронд хэрэглэгдэн шүү дээ. Тэгэхээр инженерүүд маань бас өөрсдийнхөө оролцоог бол альва юмд бол аягуулсан оруулж явах хэрэгтэй. Дуу хоолойгоо илэрхийлж явах хэрэгтэй. Асуудлыг тавих хэрэгтэй. Айхгүй тавьж явах хэрэгтэй. Хүлээгээ суугаад явах, өрсөөд явах хэрэгтэй. Цаг хугацаа бол угаасаа маш үнэтэй. Цаг хугацааг алдах юм бол за тэгэл тэрний ард маш том эрсдэл явж идэг, маш том боломж алдагдаа явж идэг. Тэгэхээр бол инженер хүний тарих нүүд бол маш сөргөг, сэргэг. Тэгээ юмыг анзаараад асуудлыг шийдэх тал дээр нь илүү бод тоон дээр одоо тулгуурлаж явах хэрэгтэй юм болов уу гэж боддог хувийн бодлоор. За энэ доорны чат дээр нэг асуулт байвал нэг хараадах. Тэгээд байхгүй бол өндөрлөө. За баярлалаа гэсэн байна. За тэгээд энэ удаагийн өөрчлөлөө энэ асууж болох. тийм. Асуу. За. За буян жаргал гэдэг юм байна. Эрдэнэ төлөвлөлт ирж байна. Тэгээд хэмжээ зохион байгуулсан. Тэгээд хүмүүстээ баярлалаа гэж хэлье. За миний сонирхож байгаа юм болохоор би өөрөө энэ бол хаад бас баггүй хөсөг өнгөрөөл ажиллаж байгаа. За санхүү тооцоон дээр ажилладаг. Тэгээд мэдээж сая залуу маань ярьлаа. Тэгээд банк давтагддаг ажлыг ингээд хүн мэдээж банк хийгээд байх нь өшөө ашиглаад тэгээд энэ цаашаа сайжруулах тийм ээ. Мэдээж үр дүн. Эерэг үр дүнг бид нар хүлээж зоржил одоо энэ мэдээж өөрчлөлтүүдийг хийдэг. Энэ маань эцэстээ одоо тухайн бүтээгдэхүүний магадгүй тухайн төслийн ашигт ажиллагаанд яаж гарч ийн тэр тооцооллууд нь одоо инженерүүд маань зөвхөн дата өгөөд явчихж байна уу эсвэл цэвэр өөр ашигын тооцоогоо өөрснөө дээрээ гаргаад тооцоод явдаг уу? Энэ талаар нэг сонирхож асуумаар байна. Яг хөө мэдээж зөвөр би яг ингээд өргөн зургаар харах юм бол мэдээж санхүүгийн биш болохоор бас тодорхой хариулт өгч чадахгүй байх. За манай цолмон байвал нэмээд хэлнэ. Яг хөө зөвөр бидний хувьд бол яг хөө мэдээж хоног хөрөмж дээр тэр одоо найдвартай ажиллагаан дээр бол тусдаа програм ашигладаг. Одоо би өмнөх 1 сарын юун дээр хэлжсэн CMMS Computerized Maintenance гэх систем ашигладаг. Тэр нь болохоор SAP-ийн нэг модуль нь. За тэгээ яг тэрэн дээрээ болохоор яг тоног хөрөмжийнхаа бүх зардлыг бол бид нар бас хяндаг.
Дээр нь мэдээж maintenance-тэй холбоотой, operation-тэй холбоотой зардууд шүү дээ. Дээр нь бас эх жилийн зардал юу болох нь вэ гэдгээ бас хардаг. Өнгөрсөн датан дээр үзлээд эх 3 жилд ямар асуудал гарах нь вэ гэдээ хардаг. Мэдээж тэгэл operation data матан дээр цуглараад operation-ы алдагдал юу байна, хэдэн төгрөг алдчихв, хэдэн доллар алдчихв гэдгээл мэдээж санхүү руу багахан хэмжээгээр яг бид нар өөрсдийнхөө боломжоор бол жоохон тооцоо хийгээд гаргаад ингээд явдаг байгаа. Жишээ нь одоо үйлдвэрийн нэг шугам зогсоход үйлдвэрт одоо тэжнээ цагийн зогсолт гарлаа. За эндсэн дээрээ бид нэр production дээрээсээ хэдэн доллар алдчихваа. Тэгэхээр баг манай үйлдвэрийн нэг саг мэл зогсоход баг 1 сая доллар ч юм ингээ алдах юм өндөр өсөлттэй байхгүй. Тэгэхээр бид нар яг нөгөө санхүүгийнхаа тооцоо одоо байгаа систем дээр ашиглаад яг тиймэрхүү юм гаргаад тэгээд тайлбарладаг. Гэхдээ гол акшн нь юу байдг вэ гэхээр бид нэр энэ алдаа гарах одоо ирээдүйд гарахгүй тулд бид нэр ямар акшн авч иж энийг засах вэ? Ямар одоо proactive action авч иж энэ байдлыг бид нэр багасгах гэдэг дээр тэгэл толгоогоо ажилуулаад акшн аваад прожект болгоод явцдаг л да. Яг зүгээр том зургаар нь бол компани одоо бүр ингээд санхүү ярих юм бол мэдээж миний мэдлэг чадамжаал хүрэхгүй. Яг өшөө зүгээр лавшруулаад танд за зөргөө яг ийм асуудал байна. Энэ дээр чи яг ийм мэрэгчлэлтэн ч юм уу эсвэл аль нэг байдлаар ингээд тусал зөвлөх хүн байна уу гэд дараа нь тусдаа цаг гаргаад надтай ярилцлага хийж болно. Тэрэн дээр би илүү танаас за яг ямар асуудал юу байна, энэ дээр чи юу болоод байна гэдгийг анализ хийгээд тэгээд нэг зөв хүнийг нь зөв компанийг нь ч юм уу олоод ингээд цааш нь хөгжүүлээд бас явах боломжтой. Ерөнхийдөө бидний тэр сүүлийн слайдн дээр манай имэйл хаяг утас бид нар бас LinkedIn, Facebook дээр пэйжүүдтэй. Тэгээд биднийг бас та нар маань сар болгон чадвал дагаад ингээд хараад апдейт хараа явж байгаарай. 4 сард би болохоор миний би өөрөө нэг презентацийн тавина. Work management буюу ажлын менежмент гэдэг сэдвээр. Тэгэхээр 4 сард эргээгээд уулзцгаах нэ. Тэрэн дээр бас та хэд маань оролцоорой. Тэгээд дээр нь бас хэлэхэд бидний зүгээс бас ингээд дан презентацийн тавиад байх биш. Бас та нарын зүгээс бас энэ мэдээлэлээ шеэрлээ. Энэ дээр юм асуудал байдаг. Энийг би ингэж шийдсэн гэдэг тийм бас санаа оноо байвал бас бусдаагаа шеэрлэе гэж байвал бас боломжтой шүү. Тэр тал дээр бид нартэй холбогдоорой. За баярлалаа. За тэгээд бүгдэнд нь ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Баяртай. За баярлалаа. За баярлалаа баяртай. Баярлалаа. За баярлалаа. Би баярлалаа.